Эзний өдрийн минь яагаад хоцорцоод байна? Хүмүүсээ доош хараад энийг судах юм. Өнөөдөр чинь уулын нартай гоё өдөр өглөө байлаа шүү дээ, тий. Эзний өдөр би өмнө нь асуусан 10-аас хийдэг байсан чи та цагтаа ирэхгүй болохоор 11 болгосон шүү дээ. Тэгсэн цагтаа ирэхгүй. Тэг би бодсон байхгүй. 12 болвол бүр цагтаа ирэхгүй юм. Тийм болохоор 9-с болгохгүй. Та хэд маань эзний өдөр гэдгийг тэр мөн чанарын хувьд ойлгож өгөөсэй. Ойлгох болтугай, ариун сүнс ойлгох болтугай гэж хэлсэн нэрээр өрөөж байна. Амен. Рут номон дээр яваа бид нар Рут номын 3 дугаар бүлэг өчигдөр орой дууссан. Мэдээж Библийн хичээл биш учраас эзний өдөр бүтэн бүлгээр нь бид нар орох боломжгүй. Тэгээ 21-р зууны өнөөдөр бид нарт энэ Рут номор чухам юу хэлдэг юм бэ гэдгийг бид нар хесед гэдэг үгээр, тийм ээ. Хесед гэдэг маань оршихуй, уучлал, нэгүсэл гэсэн утгатай ийм үг байна. Ийм амьдралын тухай өгүүлж байдаг. Тэгвэл зөвхөн Рутийн тухайд биш, бидний сайн мэдэх, бидний хүндэтгэн хайрлан дагдаг, бидний аврагч эзэн Есүс эзний хувьд бас энэ хесед буюу энэ Христ итгэлт, энэ оршихуй дотор амьдрах амьдрал нь ямар чухал юм бэ гэдгийг өөрөө бас энэ амьдрал дээр хэрэгжүүлж ирсэн байна. Бид нар Матай номноос харах юм бол Матай номын 4-ийн 3-аас цөлд 40 жил байх үед нь Сатан ирээд Есүсийг 40 жилийн 40 хоног мацаг барихад нь Есүсийг сорьдог. Хамгийн ихний сорилт нь яаж сорьдог вүлээ? Юу гэж хэлдэг вүлээ? Чулууг талахыг чулуу болгож болохгүй л дээ. Чулууг талах болгоод гэж сорьдог ба. Тэгсэн Есүс чадах юм чинь гэж шууд чулууг талах болгоцсон уу? Үгүй, Есүс эзэн Бурхны амнаас гарах үгээр амьдардаг гэж хэлж байгаа. Үгээр хүн зөвхөн талахаар бус Бурхны амнаас гарах үгээр. Өнөөдрийнхөр бол Библийн үгээр амьдардаг гэдгийг зааж өгч байгаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн 21-р зуунд энэ нь юуг өгүүлж байгаа юм бэ? Өөр улсын тухай яриад явах уу? Манай Монгол улс төрчид, Монголд байгаа хүмүүсийн тухайд бид нар харах юм бол ихэвчлэн чулууг талах болгож идэж амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл тэд нар амар хэлбэр аргаар, зөв биш аргаар, ариун бус аргаар, шудраг бус аргаар олж идэж байгаа тэр хоолыг чулууг талах болгож идэхтэй зүйрлж байгаа. Есүс эзэн яагаад чулууг талах болгоогүй гэж чадахгүй гэж үү? Чадна шүү дээ, бүрэн чадна. Яагаад болгоогүй гэвэл тэр хесед амьдрал буюу өөрөө хэлсэн хүн талахаар биш Бурхны амнаас гарах үгээр амьдрдаг гэдгийг зааж өгсөн. Талахын тулд хүн яадаг? Бүтэн хавар намаржингаа газраа хагалдаг, мөнгө санхүүгээ зарцуулдаг, хөлсөө урсгадаг, тийм ээ, чулуугийн түүдэг, зэрлэгийн түүдэг, бордоо хийдэг, ураншилдаг, тэр газраа өнжүүлдэг, хайрлан хамгаалдаг, хашаалдаг, дараа нь үрээ цацдаг, тэгээд тэрэн дээрээ зунжингаа ажилдаг, усалдаг, бороо хүүтэн, жавар буухнууд цаг агаартай өрсдөг. Ингээд ургасан тариагаа дахиад асар их хөрөнгө зарцуулаад хурааж авдаг. Хурааж авснаа цайруулдаг, боловсруулдаг, ялгадаг, ялгаснаа дахиад тэрэмддэг. Ингээд гурил бий болдог. Ингээд талхуулчдаг. Нөгөө гурилаа дахиад ялгадаг. 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэг, дээд зэрэг, арваа, буудаа гэх мэтээр нь ялгадаг. Соломуудын мал амтны эдшинд ялгадаг. Маш олон хүний хүч хөдөлмөр ордог, хөлс ордог. Ингээд тэр ялгсан гурилаа устдаа холж зуураад, амтлаад, өсгөгч хийгээд, зууханд хийгээд талах гардаг. Энэ бол шудраг хөдөлмөр, хесед байхгүй, хесед. Харин энэ хөдөлмөрийг Сатан юу гэж хуурсан бэ гэвэл амарчлаад гэсэн байхгүй. Зүгээр л юу игээд идэх. За энэ жижигнүүд надтай зэрэг номлох гэдэг юм уу? Зүгээр л юу гэж хэлсэн? Чулууг талах болгоо, товчлоод гэсэн үг.
Зүгээр л тэр хөдөлмөр тэр хүний хөдөлмөр юу ч биш. Энэ бол ангид зүйл. Зүгээр л наа чулуугаад ид шидээр элбийн гайхамшигын аргаар талх болгол идчихлээ. Та үзэж байгаа шүү дээ. 40 хоног цөлд мацаг барьчлаа. Энэ үед өнөөдөр 21-р зууны ихэнх нямканууд яадаг вэ гэвэл яриад тийш дээ. Бүгд л ингэж байгаа юм чинь ганц удаа яхав дээ. Өсөд байгаа юм чинь. Хүний хэрэгцээ шүү дээ. Амьдрал шүү дээ. Ашиг шиг тэр байцаагчд нь өхийг өгчээ. Ашиг шиг тэр даргынх нь харман тэдийг хийчихээ. Ашиг шиг энэ машиныг өгөөд оронд нь тим юм бүтээч. Яаж юм? Чулууг талх болгож идэж. Энийг Есүс эзэн мэдсэн учраас Бурхны амнаас гарах үг буюу хесед амьдралын тухай зааж өгч байгаа байхгүй. Хесед амьдралын тухай. Нөгөө тэр Есүс эзэн бидний хөлс хүчийг үнэлдэг, хайрладаг Бурхан гэдгээ зааж өгч байгаа. Та нар энэ талхыг хийхийн тулд яаж хөдөлмөрлөдгийг би мэддэг учраас та нарын энэ хесед, энэ үнэнч хөдөлмөрийг чинь би үнгүүдүүлэхгүй. Хэдий би Бурхан байсан ч, хэдий би чадах байсан ч үнгүүдүүлэхгүй. Бид нар заримдаа Бурханаас чулууг талх болгож өгөөч гэж гуйдаг. Яагаад гуйлтын хариулт ирдэггүй гэж Бурхан хесед амьдралыг, Бурханы үгээр амьдрах амьдралыг эхлээд биднээс хүсдэг байна. Хамгийн гонигтай нь юу гэж өнөөдөр 21-р зуунд чулууг талх болгож идж байгаа энэ хахуулчд, луурчд, авилгачд идэж буй талх болсон чулуу шиг зүрх нь, сэтгэл нь чулуужиж хатуурдаг. Тэд нар үнний өмнө зогсгоо байсан. Шүүх засаглалаас эхлээд улс төр, эдийн засаг, баяны хүүхдүүд ямар шүүхийн шийдвэр гарч байгааг бид нар харж байгаа. Би гонигтай байна. Олон хүн гонигтай байна. Энэ юу вэ гэвэл чулууг талх болгож идэгсдийн амьдрал. Энэ зүв биш. Энэ хесед биш. Харин Рут, Наоми хоёр яагаад ерөөлийн замаар өнөөдөр энэ 3 дугаар бүлэг дээр орж ирнэ гэвэл тэр хоёр хесед амьдэрсэн. Тэр хоёр чулууг талх болгохыг зөвшөөрөөгүй. Тэр хоёр үнэнчээр амьдэрсэн. Тэр хоёр сайнаар амьдэрсэн. Рутыг хэлэхдээ ингэж хэлж байгаа. Боаз түнд ингэж хэлж байгаа. Чамайг зогстой, тийм үү? Чамайг зогстой, зүвт эмгтэй гэдгийг хот даяараа мэднэ гэж хэлж байгаа. Ойлгож байна. Хот даяараа. Мөн Рутэд ингэж хэлж байгаа. Чи охин минь чи илүү их өрөөгдөх болтугай. Юу гэвэл чи баян залуу өөр ирчүүдийн араас бус үгийг золигч намайг зорж ирсэн учраас үгийн дагуу зүвт ариун байдлын дотор намайг зорж ирсэн учраас чи илүү их өрөөгдөх болтугай гэж хэлж байгаа. Хоёр зүйлийг Боаз хэлж өгч байгаа. Хот даяараа Рутыг мэднэ. Баян гэдгээр нь үдсгэлэнтэй, гоо сайхан, ир жарир гэдгээр нь лаг гэдгээр нь авьяастай, боловсралтай, карьертэй гэдгээр нь гуйлагч шүү дээ. Бэлэвсэн эмэгтэй шүү дээ. Яагаад хот даяараа түүнийг хайрлаж хүндлэхээр болсон? Тэр дорой амьдралдаа бусдын төлөө хичээл зүтгэл гарган амьдарч буй түүний амьдрал хесед байсан учраас хүмүүст үдсгэлэнтэй харагдаж байгаа. Ойлгож байна. Хесед байсан учраас. Өнөөдөр 21-р зуунд энэ Z generation, энэ alpha generation өөр юу хэлээ тэр хамгийн сүүлд гараад байгаа чинь ямар generation лээ? Ямар? Beta generation тийм янз бүрийн өсгөн generation-д гараад байгаа. Энэ generation-уудын хувьд нэг агуулжтай тал байгаа гэж би харж байна. Яагаад гэвэл би Монголынхаа ирээдүйд итгэмээр байна. Эзэн бурхан өрөөнө гэдэгт итгэмээр байна. Эднэрийн хувьд одоо өмнө нь Cadillac, Range Rover, G-class унаад мундаг харагддаг, хүндлэгддэг байсан бол бидний үед эднэрийн үед тэр үнэтэй машин унах, тэр брэнд өмсөх нь сонирн биш болсон. Та Rolex-ийн цаг зүүсэн ч тэр цаг заадаг цагаар заа. Та зүгээр хямдхан зах дээрээс хужаа цаг аваад зүүсэн ч тэр цаг заадаг цагаар заа. Чанарын хувьд ялгаагүй. Мөн чанарын хувьд. Энүүгээрээ хардаг болсон гэсэн. Эдгээр одоо Excel Elentra оноо явж байсан ч усны тэрэг түрээд явж байсан ч зам ааш, төлөвшил, харилцааны соёлтой найзуудаа хүндэлдэг болж эхэлж. Би улсын сургуульд октодоо өгсөндөө баярлалдаг. Үнэтэй сургуулийн төлбөр төлж чадахгүй аргаа ядаад дархны 31-р 10 жил хүүхдүүдэд өгөхдөө сэтгэл хэцүү байсан ч одоо би эргэж хараад мөнгөгүй болсондоо улсын сургуульд хүүхдүүдэд өгсөндөө баярлалдаг. Яагаад гэвэл тэндээс би эдгэрийг олж харж байгаа. Найзуудаас нь, анги хамт олноос нь тэр сургуульд байгаа батальоны
янз бүрийн өөр гэр хорооллоос явж байгаа ангийнхан хүүхдүүдийн зан чанаруудаас бүгд биш л дээ. Гэхдээ дийлэнх нь энэ хесед амьдралыг үнэлдэг болж эхэлж байна. Тэгэхээр бид нар дагах хэрэгтэй. Үеэ дагаад бид нар өөрчлөгдөхгүй бол муухай ядраа яштай өглөө өгөн л болж байгаа юм шүү дээ. Тиймээ л анаваас тэгэхгүй. Үе дагаад үзэл бодлоор нь бид нар өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн. Рут номны 1-ээс 10-ыг бүгдээр уншия. Би та бүхэнд уншиж өгье. Рут номны 3 дугаар бүлгийн 1-ээс 10. Хадам их Наоми түүнд охин минь би чамд амар жимэр байх газрыг хайж чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Боаз бол манай ойрын хамаатан тэр л чамайг шивгчэнгүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн өтрөмд 10 шигшин. Тиймээс чи бие угааж тослоод хамгийн гой хувцас өмсөн өтрөм рүү оч. Гэхдээ чи тэр хүнийг идэж дуустал өөрийгөө түнд бүү таниул. Түүнийг хэвтгэтэн чи түүний хэвтэж буй газрыг ажаад явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт. Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд таны хэлсэн бүгдийг би хийн гэв. Тэрээр өтрөмд очиж хадам ихэнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж овоосон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шүн дундын үед тэр хүн цочин өндөж урагш тонгоотл хөлдөн нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр чи хинбэ гэхэд тэр би таны шивгч Рут байна. Та миний ойрын хамаатан өв зойлогч учир шивгчнээ хормоогоороо хучаач гэв. Тэгтэл тэр охин минь чамайг эзэн ивэх болтугай. Ийхүү үйлдсэн үнэн ч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу ирийн араас гүйсэнгүй гэж хэлж байна. За үйл явдал өөрөөр өрнөж байгаа. Хамгийн анх та анзаарсан бол Рут ном эхэлснээс хойш анх удаага Наомиг Рутийн хадам их Наоми гэж дуудаж байгаа. Еврей хэлэнд нэрний өмнөх цол гуншин маш чухал байдаг тийм үү? Эзний хончин Давид тийм тэр гэж. Тэр цол гуншин маш чухал байдаг. Харин анх удаага энэний өмнө бүтэн 2 бүлгийн турш Рут Наоми хоёрын тухай ихэвчлэн гарсан. Гэхдээ нэг ч удаага Рутийн хадам их Наоми гэж түүнийг нэрлэегүй. Яагаад? Тэр Элимелек нөхрөө алдсан. Махлон Хилион 2 хүүгээ алдсан. Орпа хэмээх бэрээ Моабд нь үлдээсэн. Ганц дагаж ирсэн бэр нь бас еврейчүүдийн үзэн яддаг дургуун Моаб үндэстэй эмэгтэй. Түүний амьдрал хайрцагт орсон байсан. Тэр юу ч гээгүй. Та анзаарсан бол 1-2 дугаар бүлэг дээр өдөр бүр өглөөнөөс орой болтол Рут юужилсэн тарианаас хаягдсан хаягдал талбай дээр түүж яхад нэг ч удаа Наоми хамт гарч ажиллаагүй. Наоми гэртээ л байсан. Рут хоол бэлдээд ирэхэд нь түүнийг нь эдсэн, түүнтэй ярилцдаг байсан. Бидний амьдрал заримдаа ийм хайрцагт орох үе байдаг тийм. Та нар ийм хайрцагт орж үзсэн үү? Би яг 2 жил гаруй, бараг 3 жил ийм хайрцагт амьдэрсэн. 4-5 хүн нэг дор цуглаад намайг таньдаг хүмүүс байвал би цухтаад байсан. Цуглаанд ирэхээр хурдан дуусаасаа гэж яс авталцдаг байсан. Яагаад гэвэл олон хүмүүсийн дунд байх хэцүү. Юу надад амар гэвэл яг гэртээ юу ч хийхгүй зургтын өмнө суугаад Библиэ тэврээд хэвтэх гав ганцаар. Заримдаа би зочин хүлээж авдаггүй. Магадгүй тэрнээс үлдсэн зуршилч одоо миний амьдралд үлдсэн байна. Заримдаа ах пасторууд маань уулзахын тулд зөвшөөрөл авахгүйгээр тэртээ дэргүүн ямка утсаа авахгүй авсан ч хүрээд ир гэж хэлэхгүй юм чинь гээд шууд гэрээ хаалга тогшоод шууд орж ирээд хамт хоол идэж уулздаг ийм үе байсан. Энийг сэтгэл зүйн өвчлөлүүдийн нэг гэж тооцдог. Монголоор болохоор гансрах гутралын өвчин гэдэг ах шиг байна. Солонгосоор би нөгөө солонгос сэтгэл зүйчдээс солонгос багш нараас менторудаас зөвлөгөө авч байсан болохоор ямка наадах чинь үйлжүн гэдэг нь гансрах гутрах гэсэн утгатай. Ийм сэтгцийн өвчин байгаа маа. Наадах чи эдгэх хэрэгтэй. Наад хайрцагнаас гарах хэрэгтэй. Харин миний хувьд комфорт зон болсон тэр хайрцаг нь. Ганцаараа нүдэнд хамгийн байж болох 5 дүрсэл байгаа. 4 хүүхэд нянга. Өөр дүрс надаа нэг л 5гоо тухгүй. Утас дуурахад утсаар ярих дургу. Мессеж үч гэдэг. Зургатаа үздэг, Библи уншдаг, бас Библи уншдаг. Ганц авууштай тэр үеэр л би үхэн хатан Библийг дэндүү их уншсан байхгүй. Наомигийн хувьд би маш сайн ойлгож байна. Түүний хувьд надаас ч хэцүү байсан баг. Хань ижлээ алдсан, 2 хайртай хүүгээ алдсан, өөрөө бэлэвсэн хоцорсон,
ганц байгаа өөртөө үлдсэн эмэгтэй нь Моаб харь үндэстэн дээр нь бас бэлэвсэн. Тэгээ хоёулаа хийх юм юу ч байхгүй. Тэр үед эмэгтэй хүмүүсийг еврейн тэр хатуу ёс заншилд амьтантай зүүрлдэг, хүний тоонд ч оруулдаг. Ямар сайндаа Боаз анх Рутыг асуухтаа энэ хэний эмэгтэй вэ? Хэний өмч вэ гэж асууж байгаатай бид нар судлалын үеэр ойлгож мэдсэн. Харин одоо Наоми өөрчлөгдөж байна. Түүнд түшиг тулгуур зогсох газар болж өгсөн Рут хэмээх эмэгтэйгээс болоод Наоми өнөөдөр хэр өөрчлөгдөж байгааг харахаар нэгдүгээр Библи түүнийг анх удаага чи нэгдүгээр ишлэг гаргаж нэг залхуурад 10 тань байлгадаг. Анх удаага хадам их Наомийн түнд Рутийн хадам их гэдгийг Библи identity хэрэгм зэргийг сэргээж өгч байна. Анх удаага Наомиг Библи ингэж дуудаж байна. Энэ юу вэ гэвэл бичигч маань биднэрт онцолж хэлж өгч байгаа. Одоо Наоми Рутийн хадам их сэргэж эхэлж байна. Тэгээд энэ хадам их бүр хэр сэргсэн бэ гэвэл охин минь би чамд амар жимэр байх газрыг хайж чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Ойлгож байна уу? Одоо юу ойлгосон бэ? Өмнө нь чив чимээгүй гэртээ суугаад Рутийн авчирсныг идээд нөхрөөгөө санаад хүүхдүүдээ санаад гашуудаад уйлаад тэр хайрцагнаас гардаггүй гэртээ байдаг байсан энэ настан одоо байнга түшид тулаад хамт байгаад түшид тулсан Рутийн тэр хэсэд амьдралаас болж сэргээд би чамд амар жимэр байх газрыг мөн чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Энэ яаж вэ? Би чамайг сайн сайхан байлгах ёстой ч доо угаасаа. Үгүй бол би чамайг сайн сайхан байлгах ёстой л доо угна гэсэн үү? Биш үү гэдэг чинь Рутэд хилэнгээ өөртөө давхар хэлж байгаа гэсэн үг байгааз. Тийм биш үү? Ийм биш үү? Энэ үнэн биш үү? Тэр худал биш үү? Энэ шудраг мөн биш үү? Ингэж бид нар асуудаг үстэй. Өөртөө болон өрөөлийн дунд асуулт тавьдаг үстэй. Яг үүн шиг Наоми Рутэд одоо тавьж эхэлж байгаа. Яагаад гэвэл Наоми сэхэрж байгаа. Би ингэж твтээд иж болохгүй юм байна. Энэ хэсэд амьдарч байгаа бэрээ хараад Наоми бурхны дүр төрхийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Би ингэж болохгүй юм байна. Би одоо түүний төлөө чадхаа дахиад хийж боломж надад байгаа юм байна. Би эндээс гарах боломж байгаа юм байна. Бурхан намайг сонсох боломж байгаа юм байна. Энийг ойлгосон Наоми өнөөдөр шал өөр хүн болж байгаа. Дугардагчгүй, ярьдагчгүй, гэрээс гардагчгүй байсан Наоми өнөөдөр Рутэд мент хийж өгч байгаа. Зөвлөгөө өгдөг болж байгаа гэж байна. Босож эхэлж байгаа. Христ итгэгч бидний амьдралын томоохон үүргүүдийн нэг бол ийм хинч биш хин нэгэнд түшиг тулгуур хань болж байгаа. Бид нар ямар нэгэн ядарч, зовж, алдаж, онж яваа хүнээс цааргалж холдох нь бус. Харин бүх юм амжилттай гялалзаж яваа хүнээс цааргалж холдох нь мэрэгүү ухаан байдаг. Яг тэгвэл ядарч, унж, ганцаардаж, зовлон үзэж яваа хүн эзний дотор даруулсан ихийг ухаарсан байдаг. Библи ч энэ тухай биднэрт хэлж өгдөг. Найрлан цэнгэгчд баярлагчдын гэрлүү бус, найр цэнгэний газар руу бус. Гашуудагчдын оромж руу оч. Энэ нь чамд мэрэгэн ухаан өгнө гэж. Харин өнөөдөр харамсалтай олон христчд, олон хүмүүс аль болох амжилттай, сүхвэтэй, сайн сайхан яваа хүнийг бараадаж, ойртож, дотносхийг хүсдэг. Харин сул дорой алдаж, онж, ганцаардаж ханалж яваа хүнээс цугтаадаг, дөлдөг, холддог. Харин хэсэд амьдрал нь юу гэнэ үү? Рут шиг гэсэн үг. Хинч биш болцсон Наоми хадам ээжтэй ингэж их зүтгэл гарган зүтгэсний ачинд өнөөдөр Наоми сэргэж байгаа. Наоми ухаарч байгаа. Нэрээ би охин минь чамд сайн сайхныг өгөх ёстой биш гэж юу? Наоми шинээр итгэж найдах дахин эхлэх боломж байгаа гэдгийг Рут хэсэд амьдралаараа харуулж байгаа. Тэр Наомиг халамжилж түүнийг байн хажууд нь түшиж тулж исэн учраас өнөөдөр Наоми дахин босох хүчийг авч байгаа. Иймээс түүнийг Библи одоо шинээр дуудаж байгаа. Рутийн хадамыг Наоми гэж дуудаж байгаа. Яг гэвэл тэр үүргээ ухамсарлсныг дахин босож байгааг Библи өгүүлж байгаа. Тэгээд тэр одоо Рутийн төлөө ямар нэг юм хийх ёстой юм байна гэдгийг ухаарсныг түүний үгнээс бас давхар харуулж өгч байгаа. Ингээд тэрээр ингэж хэлж байгаа. Боаз болон манай ойрын хамаатан тэр л чамайг шивгчэн бүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн өтрөм 10 шиг шин. За. Боазыг юу гэж хэлсэн гинөө? Манай ойрын хамаатан. Өмнө нь нэг удаа ойрын хамаатан гэдгийг хэлсэн шүү дээ, тийм үү? Энэ удаа хоёр дахь хэлэхдээ Наоми
өөр хүн болцсон Наомиг хэлж байгаа юм. Тэр манай ойрын хамаатай. Юу вэ гэвэл түүнтэй ойртох нь чи бит хоёрын хувьд Бурхны зарлиг тушаал үгийн дагуу юм шүү гэдгийг хэлж өгч байгаа. Левит номны 25-ын 4, 5, 6 дээр хэлсэн тэр тушаал юм шүү. Ах дүүгээс нь хамгийн ойрын гойл буюу өвийг золин авагч руу ойртох нь хамгийн зөвхт Бурхны хүсэл юм шүү гэдгийг Рүтэд ойлгуулахын тулд дахин өөр болж сэргэж босож хэлж байгаа Наоми Рүтэд Боаз бол бидний ойрын хамаатай. Өөрөөр хэлбэл одоо миний чамд хэлэх гэж байгаа зөвлөгөө нь Бурхны үгийн дагуу юм шүү охин минь гэдгийг хэлж өгч байгаа. Ойлгож байна. Оршил тавьж өгч байгаа. Шууд чи одоо усан дор бие тосол очоод хорвоогийн сөхөд хэвт гэвэл эн чинь нэг завхаарлын үйл явцтай ийм гингэр султай эмэгтэй үйлдэл шиг ойлгогдохоор байгааз харин өмнө нь Наоми Бурхны үгээр оршил тавьж байгаа нь Боаз бол үнэхээр манай ойрын хамаатан буюу өвийг золин авахч эрхтэй нэг юм шүү. Бурхны үгийн дагуу хууль. Юу вэ? 3 гойл буюу энэ өвийг золигчийн 3 том үүрэг байдаг. Эхнийх нь юу вэ? Нэг ургаас гэдэг чинь багадаа 300, 400-500 хүн байна. Тэр ургаас гимгүү байсан нэг залуу юм уу, нэг эмэгтэйг хэн нэгэн дээрлэхэд архитан согтуураад зодоод алаад хайчих юм бол тэр овог ургаараа уулздаг байна. Багадаа л 200-300 хүн уулзаад дундаас хамгийн хүчирхэг Бурхны үгийн дагуу зогстой, хүндлэлтэй, шудраг тийм нэг гойлоо сонгоод цусан өшөө авахар томилдог байсан байна. Энэ нь үгийн дагуу байна. Харин нөгөө хүн санаандгүй болсон бол хаашаа зүхтах ёстой вэ? Хорогдох хот руу зүхтах ёстой. Гэхдээ хуулиндаа ингэсэн байна. Хэрвээ тэр ургаасаа томилогдсон гойл гүйцэж очихоос өмнө хорогдох хот руу орчих юм бол болж байна. Амжихгүй бол Бурхан үнийг аллагт тооцохгүй. Яагаад гэвэл цусан өшөө авах эрхтэй гойл гэж. Тэгвэл та ийм том үйлчлэл хийх гэж байгаа гойлыг зүгээр над шиг хүн сонгочихгүй. Гүйж очиод нэмж алуулаад бүр гайвуулна үстэй. Энэ чинь би өмнө нь та нарт хэлсэн шүү дээ, кинон дээр гардаг гойлуудыг ингээд та нар янз бүрийн кинон дээр, арабуудын кинон дээр ингээд Палестины газар нутг дээр болж байгааг харуул. Гойлууд их хвчлэн хар морь ундаг, хар хувцас өмсдөг. Яагаад гэвэл тэд нар цусан өшөө авахаар томилогдсон хуулийн дагуу хүмүүс байна. Гойлууд ямар ч хот руу орсон бүх дааман хаалга гойл бол нэгдэх ёстой. Би тийм овгийн, би Маханаим овгийн, үгүй бол би Ифраим овгийн гойл байна. Тим овогтой манай овгийн гимгүү нэгний аминд хүрсэн тим овогтой тэр овгийн Юда овгийн тэр танах хотод байна уугүй юу? Би шалгах хэрэгтэй гэвэл үг дуугүй бүх хотууд дааман хаалгаа нээж өгч гойл орч шал. Ийм нинжа шиг нүрээ далталцсан хар хувцастай, хар морьтой мундаг сэлэн барьсан хүмүүс гэл давхад идэг шүү дээ. Хайгаал давхад идэг. Энэ гойл. Нэгдүгээр үүрэг нь. Хоёрдугаар үүрэг нь юу вэ гэвэл бүх зүйлээ зараад юучгүй болцсон хамаатан нь үнэхээр хамраараа одоо Наоми Рут хоёр шиг газар хатгсан үед гойл өвийг зольж авдаг байхгүй. Тэр газрынх нь бүх өрийн төлөөд тэр газарт нь тэр ядарсан хүмүүсээ ажил хөдөлмөр хийж амьдралаа залгуулахад нь гойл тусалдаг үүрэгтэй гэсэн. Тэгэхээр гойл ямар хүн байх нь нөлөө бүхий дайчин ирэмгийгээс гадна хөрөнгө санхүүгийн хувьд ямар хүн байх. Юу ч байхгүй, цалинч байхгүй, над шиг хүний гойлоор тавьчихвал яах юм? Харин наа газар чи яа гэм билээ хамт шаналхаас өөр юм байхгүй шүү дээ. Харин гойл яах вэ? Үүнийг хийх чадвартай хүмүүс. Хамгийн сүүлийн үүрэг нь ах дүүгээс нь ах нь нас барсан бол ахынхаа удмыг залгуулахын тулд хэрвээ хүүгүй байгаад нас барсан бол залгуулахын тулд эхнэрийн үр хүүхдийг өөртөө аваад тэр эхнэрийн үр хүүхдтэй тижээгээд эхнэрээс нь гарсан хүүгээр нь ахынхаа уугийг залгуулдаг үүрэгтэй. Нөгөөх нь дүүгээ, ах дүүгийн хин нэг. Тэгвэл одоо Боазыг та хар. Боаз хүчирхэг Бурхны үгийн дагуу зөв тэр хүн. Тэгээ Боазыг гойл мөн гэдгийг Наоми хэлж байгаа нь Рүтэд дараагийн хийх үйлдэл чинь Бурхны үгийн дагуу юм шүү. Миний чамд зөвлөгөө бол үгийн дагуу юм шүү гэдгийг Рүтэд тодорхой сануулж өгч байгаа. Нөгөөдгөр Наоми гэрээс гарсан байна уу? Та энэ өгүүлбэр зүгээр нь сайн хардаа. Тэр чамайг шивгчэнгүүдтэйгээ байлгасан. Өнөө орой тэр үтрэнд 10 шигшин. Энэ Facebook дээр Боаз зарладаг байсан болов. За өнөө орой сайхан 10-аа шигшнэ гэж вал дээрээ тавд хүмүүс лайк дараал амжилт хүсэн хүмүүсийг комент бичдэг байсан болов. Яах вэ? Судлан мэдсэн. Тэр гэрээсээ гарсан байна. Тэгээ шивгчэнгүүдтэй уулзсан байна.
Боазын шивгчингүүдтэй уулзаа Рутийн талаар асуусан байна. Боазын талаар асуусан байна. Тэгсэн шивгчингүүд нь Рутийг биднийг түш гэж хэлсэн юм а гэдгийг сонсож мэдсэн байна. Тэгээд өнөө орой бид нар арваагаа шигшин хамгийн баяртай мөч. Та нар байраа зарчаад дээр үуч бэлнээ өгдөг гэсэн юм мөнгө одоо нэг шиг юм дундан гэдэг юм байгаагүй шүү дээ. Тэг бэлнээр авчаад гэд мөнгө тоолох ямар байд юм. Би хүмүүст үзүүлэхээс ичдэг. Гэхдээ манай тавын зураг байдаг байхгүй юу? Нөө сүмийн цонх монх хийх бид нэг байраа зарсан шүү дээ. Тэр үед нөгөө яарч зарсан болохоор 85 сая л өгсөн байхгүй юу? 40 саяын сүмдээ 45 сая Анания Сапфира хоёр шиг энэ хашаа байшинда хөрөнгө оруулна гэдэг. Тэг ингээ 85 сая төгрөг бариад ингээ орон дээр суудсан заяа. Бэлнээр авчихсан. Тэгээ нянга ингээ дэвэр болгоцсон. Хүслээ энэ хоёр бодолтой 20 мянга дээр гэж байгаа. Миний хитэр хийж байгаа зурагнууд миний утсан дээр байдаг ба. Гоё штэ тийм үү? Гоё байдаг штэ. Хэдий тэгээд хэд хоногоос байраа суулж өгөх болж байгаа ч гэсэндээ бас л гоё. Энэ өтрөмд 10 шигшин гэдэг чинь яг энэ мөч байна. Бүтэн зунжангаа хөдлөмөрсөн хөдлөмрөө соломоодын салгаад тэгээд нөөч гадуур хальстай будаанууд байгаа шүү дээ. Тэрний 10-аг шигшин гэсэн үг байхгүй. Энийг өнөө өрөө болно гэдгийг Наоми яаж мэдэх юм? Гар утсан байхгүй. Яаж мэдэх юм? Наоми одоо хэлхээс гадна хийж эхэлсэн, хөдөлж эхэлсэн, гарч ирж эхэлсэн гэсэн үг. Наоми үнэхээр Рутийн хадам ээж гэдгийг ухамсарласан гэсэн үг. Үнэхээр Бурхан надад боломж өгсөн гэдгийг ойлгосон гэсэн үг. Ойлгож байна. Ингээд 3-4 дээр ингэж хэлж байгаа. Тиймээс чи бие угаад тослоод хамгийн гой хувцас өмсөн өтрөм рүү оч. Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуусал өөрийгөө түүнд бүү таниулж, түүнийг хэвтгэн чи түүний хэвтэж буй газрыг ажаад явж очин түүний хөл хавийг сөхөөд хэвт. Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэж хэлж байгаа. За яаж юм гэвэл үүнийг бид нар маш ойлгомжтойгоор тайлбарлахгүй болохгүй. Энэ ямар нэгэн завхаарлын эротик шинжтэй үйлдэл биш байхгүй юу? Энэ тухайн үеийн еврейн ёс заншил байхгүй. Еврей хэл бол монгол хэлтэй маш адилхан. Олон талт утга өгүүлбэр зүүн авцалдаатай хэл. Яагаад дэлхийн алдартай үндсэн хуулиуд, Европын үндсэн хуулиуд, энэ хөгшин Европын хамгийн чухал үндсэн хуулиуд, бидний үлгэр жишээ суралцдаг бүх хуулиуд латин хэл дээр бичигддэг гэж. Латин хэл бол нэг үг нь нэг л утга агуулдаг хэл байхгүй. Тийм учраас Библи чанга латин дээр орчуулагдсан өнөө хүртэл хамгийн чухал, хамгийн мундаг хуульчид хуулийн үндсэн хуулийг бүр хөгшин Европоос гаралтай зарим Мосегийн хуулиас жишээ авсан тэдгээр хуулиудыг судлахдаа герман хүн герман хэл дээр, англи хүн англи хэл дээр биш латин хэл дээр нь судалдаг. Яагаад гэвэл хоёр дахь утга авцалдаа байдаггүй. Яг тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн утгатай хэл бол латин хэл байна. Харин еврей монгол хэл ямар вэ? Би еврей монголчууд төстэй гэдэг шүү дээ. Яг нэг гоё ингээд хүнтэй танилцаад ингээд цацаа ах нь өстой гоё гуляа шидэд мэдээд гээл тэгэнгүүт цацаа үз. Муу хүн идэснэ гэж гэлчилчихдээ. Тэгэхээр за болчи гэж дугаа суунгууд цэг араас нь дугаа хүний доодох нь тоо. Амар заяа үзүүлдэггүй зөндөө бол утга агуулж идэг. Өөрсдөө ч бид нар хэлдэг шүү дээ. Юу гэдэг вэ? Үгэн дотор үг, үхэр дотор үүс. Юу гэсэн үг гэж. Яг штэ. Яг штэ гэдэг чинь юу гэсэн үг? Яг л үсттэй. Яг штэ. Тийм өстой ойногч. Таны шинд бол танд өстой яг зогч штэ. Энэ чинь уул нь бол яг үнэндээ зогч гин гэсэн үг үз. Гэтэл одоо таны шинд өстой яг штэ гэвэл юу гэж ойлгох вэ? Шилэн зогхгүй юм байна. Эсрэгийг нь ойлгож байна. Энэ тухай энэ улс орны үг хэлүүдийн өвөрмөц ялгаа байдаг. Еврей хэлэнд яг энэ Монголтой адилхан байхгүй юу? Янз бүрийн хэлбэрээр ургуулan бодож ойлгож болдог гэсэн үг. Ухаарч болдог ийм хэл гэсэн үг. Тийм учраас хуулиуд яагаад энэ англи монгол хэл дээр нэг хөврүүлэгддэг гэхээр олон янзын утгатай. Одоо та нар энэ шан зүрийн энэ дээжтний шүүх мөнхийн шийдвэрүүдийг хараа л да. Янз бүрээр мушгаад байдаг. Яг адилхан үйлдэл хийсэн мөртлөөрөө нэг гар утас сулгаасан ихч 10 жилийн хорих ял аваад оронд орж байгаад хүн зодоо тамлаа тайцсан жилийн тэнс авал гараад ирэх жишээ. Тэр чи яаж вэ? Хуулийг тайлбарлаж болж байна. Яагаад монгол хэл дээр, харин латин хэл дээр яагаад хуульч нар
жинхэнэ профессор, докторууд, хуулийн өндөр зэрэгтнүүд хуулийг заавал латин дээр судалдаг гэж, монголч ба германч ба төрөлх хэл дээр биш латин дээр судалдаг гэвэл үгүй нүггүй л. Тийм учраас латин хэл үгээр алдартай байна. Гэхдээ би латин хэлний тухай ярих гаагүй. Хормоогоор сөхөх тухай ярих гэдэг. Хормонд нь очиж хэвтсэн рутийн энэ үйлдэл нь бусдын бодоод байгаа шиг тийм муухай үйлдэл гэж юу? Одоо бүгдээрээ харъя. Рут ингэж хэлж байгаа. 5-6 тэр түүнд таны хэлсэн бүгдийг би хийн гэвэ. Өөрөөр хэлбэл ээж нь хөл хавийг нь сөхөөд тэр чамд юу хийхийг хэлэх болно гэвэ гэж байгаа. Энэ нь болохоор Эзекиэл номны 16-гийн 8 дээр маш тодорхой хэлсэн. Энийг одоо Библийг бүгдээрээ Библиэр нь л тайлбарлая, тийм үү? Би та бүхэнд Эзекиэл номны 16 дугаар бүлгийн 8-ыг уншиж өгье. Би дэрэгдүр чинь өнгөрч чамайг цусандаа тийчлэн байхыг харсан. Цусан дундаа хөвтөж байхад чинь би чамд амьдр биш уучлаарай, би 6-7 болцсон юм чинь. 8. Израилийн тухай ярьж байгаа. Би чиний хажуугаар өнгөрч бурхан хэлж дээ, тийм үү? Би гэдэг чинь бурхан. Би чиний хажуугаар өнгөрч чамайг харсанд үзэгтэн чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс би хормоогоо чиний дээгүүр дэлгэж нүцгнийг чинь халахалсан. Би чамд тангаргалан чамайг минийхээр болгохоор чамтай гэрээнд нэгдсэн гэж эзэн бурхан тунхаглаж байна. За яаж вэ? Библиэлд бурхан өөрөө Иерусалимыг харсан байхгүй юу? Өөрийнх нь үгнээс зөрчсөн тэд нар өөр газрын боол, Ассир, Вавилоны боолын боол болоод маш хүнд байдалтай амьдарч байхад бурхан тэдэн дээр дахиж ирэхдээ юу гэж хэлсэн гэвэл би чамайг ийм хэцүү нүцгэн ичгүүртэй байгааг чинь харсан. Тэгээ би чамд дахин боломж олгоно. Тэр боломж нь хоёр дахь боломжоо олгож байгаагаа бурхан юу гэж зүйрлсэн гэвэл би хормоогоороо чамайг хочсон. Энэ юу вэ гэвэл сүйт залуу, болцоот залуу сүйт бүсгүй хоёрын үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл сүйт бүсгүй энэ үйлдлийг хийж байгаа нь хормоогоор нь очиж өөрийгөө хочж байгаа нь би чиний эхнэр болохыг зөвшөөрж байна гэдэг үг. За сайн сонсоо. Би чиний эхнэр болохыг зөвшөөрж байна. Нөгөөх нь би чиний эхнэр болёо. Энэ хоёрын хооронд ялгаа байна. Би чиний эхнэр болёо, нөгөөх нь би чиний эхнэр болохыг зөвшөөрж байна. Хоёрын хооронд ялгаа байна. Байна. Гадаа хит хүүтрээ та нар маань хөлбөд ороод ирсэн. Би чиний эхнэр болёо гэдэг чинь эмэгтэй төрүүлж гуйж байгаа үстэй. Тийм үү үстэй. Харин би чиний эхнэр болохыг зөвшөөрж байна гэхээр яаж байна? Эрэгтэй нь гуугаад гуйлтанд нь хариулж байгаа үстэй. Ойлгож байна уу? Ийм энгийн та нар жоохон ботооч. Дотор юм байх ёстой шүү дээ. Ажилдаг байх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл Рут Боазыг анзаарсан байхгүй юу? Наоми ч мэдсэн. Яг гэвэл та нар Боазын үйлдэлийг харъя л да. Тэр болон шивгчэн ч биш. Тэр болон хаягдл түүж байгаа хүмүүс дунд Боаз Рутыг олж харсан. Тэгээ Боаз Рутыг олж хараад тэр хинбэ гэж сонирхсон. Тэгээ Рутыг авчираад миний худгаас уу гэж ус өгсөн. Тэгээд ядруул энд ирж амаржээ гэж хэлсэн. Дараа өдөр нь дахиад Рутыг хараад шивгчэнгүүдийн доор нааран дээр хоол идж байгаа түүнийг дуудаад нэг ширээнд надтай хамт гэр бүл шиг сууж хоол ид гэж хэлсэн. Ширээндээ урьсан, гэр бүлдээ урьсан. Тэгээ хоол идэхт нь миний идэж буй наа талхаа биш. Миний идэж буй энэ талхыг хамт хувааж ид гэж бүр орцсон. Миний дүрж буй 100 дүр гэж хэлсэн. Дээр нь Боаз өөрөө гуйсан. Надаас битгий холд. Өөр газрын талбай дээр би чамайг өөр ирчүүд хараасаа гэж хүсэхгүй байна. Миний талбай дээр л бай. Би чамайг хамгаална. Би бүх хэрэгтэй заснарт чамаас хол бай гэж хэлсэн. Хоригдсан, хамгаалсан, хармалсан, өөртөө байхыг хүссэн. Энэ бүх үйлдэлүүдээс харь үндэснийг нэг ширээнд суулгахаас ичиж, имэж Петр хүртэл цухтааж ирсэн ийм үйлдэл донд Боаз эдгээрийг хийснээр Рут мэдсэн байхгүй. Ингээ Рут энэ үйлдэлийг хийн гэдэг нь Наоми Рутэд миний охин Боазыг зөвшөөр. Яагаад гэвэл тэр гойл юм шүү. Зүвт юм шүү. Чи үгийн дагуу хасаад амьдран гэвэл чи өөр ирчүүд биш, өөр залуучууд биш. Чи Боаз дээр очих ёстой шүү гэдгийг зааж өгсөн гэсэн үг байхгүй. Чухал ментор хийсэн байгаа. Чухал зөвлөгөө, маш зөв амьдралыг өөрчлөх зөвлөгөөг өнөөдөр хэн хэлж ийнэ гэвэл Наоми хэлж өгч байгаа. Би хэдэн зураг бэлтгэсэн байсан. Өглөө ирээд Магдалины бэлтгэл энэ төр гэж жаад
компьютер руу оруулж амжсангүй. Энэ нь юу вэ гэхлээр эфод өмсдөг тийм үү еврей хүмүүс. Эфод өмсөд лам нарын жанч шиг юм цагаан юу ингэж хүзүүнээр ингэж орооцсон явдаг шүү дээ. Та нар Есүсийн зургуудыг зөндөө харсан баг. Орой унтахдаа эднэр эфодын дотор хувцасгүй байдаг учраас орой унтахдаа нөгөөдхөө нүмерж унтдаг байхгүй юу? Нөгөө нуруунд дээгүүр авч яваа нүмергөө гэсэн үг. Нүмерг. Энэ нүмерг ямар утгатай гэвэл та нар санаж байна уу? Элия галт морин тэрэг ирээд аваад явхад Элиша юунаас нь зурчдаг вүлээ? Нүмергнөөс нь зурчдаг. Тэгээ Элия би явъя гэдэг Элиша үгүй явуулахгүй гэдэг хөрхийг нүцгэн явуулдаг шүү дээ тийм үү? Тэр нүмергийг хэлээд. Түүнийг нүмерж унтахад нь хөл хавцаа нь очоод өвдөгнөөс нь доош толгоогоо тавиад тэр нүмергнийх нь жижигхэн буланг дээрээ тавиад хөвтнө гэж байна. Энэ нь юу вэ гэвэл тэр секс хийх эротик завхаарлын тухай биш зөвшөөрж байна гэсэн үг. Хэрвээ та хүсвэл би таних болоход бэлэн байна гэсэн утга байхгүй. Үүнийг Рут хэний зөвлөгөөгөөр хийж байна? Наомигийн зөвлөгөөгөөр. Гэхдээ энэний өмнө Наоми нэг удаа ингэ зөвлөгөө гэж юу? Моавд байхдаа хинч биш болохдоо Наоми өөрт байдаг цорын ганц ирэхээр Орпа Рут хоёрыг чөлөөлөөгүй гэж юу? Чөлөөлсөн шүү дээ, тийм үү? Хадам ихэл байж болох цорын ганц хөрөнгө нь Наомид тэр эрхэн л хуулийн дагуу эрхэн л байсан. Мөнгө байгаагүй, нөхөр сүүдэр хинч байгаагүй билвсэн Наоми тэр хоёрыг чөлөөлөх эрхэн байсан. Хэрвээ төрсөн ээж нь төрсөн аав нь нөхөр чи өгчлээ. Үгүй бол эхнэр чинь нас барчлаа. Өөр хүнтэй суу гэвэл түүнийг завхаарал тооцно гэсэн байхгүй бурхан. Харин бурхан өөрийн хуулиндаа юу гэсэн бэ гэвэл зөвхөн хадам аав нь буюу хадам ээж нь бэрээ буюу хүргэнэ чөлөөлөх хэрэгтэй. Миний хүү нэгэнт өнгөрсөн тул өөр залуутай сууж шинэ амьдрал эхлүүл гэж хэлэх эрх нь ганцхан хадам аав хадам ээж л байдаг. Наоми хадам ээж. Ингээ Орпа Рут хоёрт энэ эрхийг өгөөд чөлөөлж өгдөг. Надад байгаа нь энэ хоёрын сайн сайхны төлөө хийж чадах юм. Ингээд Орпа яадаг вүлээ? Моав руугаа буцдаг шинэ амьдрал эхлүүлэхээр. Харин Рутийн удаа юу гэдэг вүлээ? Яг энэ дээр хэлсэн шиг таны хэлсэн бүгдийг би хийх болно гэж хэлсэн үү? Үгүй гэж хэлдэг. Үгүй би буцахгүй. Таны байгаа газарт би байна. Таны бурхан миний бурхан. Таны ард түмэн миний ард түмэн гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл ээжигээ өөр хүнтэй суу шинэ амьдрал эхлэхэд эхнийхтэр Моавд байхад юу гэж хэлсэн бэ Рут? Үгүй гэсэн байхгүй. Харин энэ удаа Рут юу гэж байна? Яг ижилхэн давтж шээ. Хоёр дахь удаага Наоми санал тавьж байна. Энэ удаа Рут таны хэлснээр хий гэж. Яагаад? Их зовлон үзэж шантарсан болохоор ядуу болохоор Боаз баян болохоор амьдрал үзээ за боли ер нь энэ янзаар бүтэхгүй юм байна. Хэний чамаагүй үрд ороод хүнээр тижилгэж амьдрий гэж байгаа. Одооны орчин үеийн энэ iPhone ахуулж янз бүрийн машин тэрэг ахуулж байгаа хөнгөн хуумга явдалтай октод эмэгтэйчүүд шиг үү? Буудлын өрөө хисэж яваад тэр эмэгтэйчүүд шиг үү? Ир болгоны мөнгөтэй болгоны өвөр дамжиж яваад тэр эмэгтэйчүүд шиг үү? Үгүй. Үүнийг хоёр дахь удаага зөвшөөрөх болсон шалтгаан нь гойл учраас, үгийн дагуу учраас, хэсэд учраас. Эхнийх нь юу? Үгийн дагуу байсан ч тэр Моав хүнтэй суух байсан. Харин тэр хэдийнэ Израилийн бурхан Элохим бол миний бурхан гэдгийг тунхагласан байсан учраас тэр бурханы үг захирам тушаалын дагуу л тэр зөвшөөрөх байсан байна. Харин энэ удаа яагаад үл зөвшөөрж ин гэвэл Наоми төрүүлээд хэлсэн. Тэр үнэхээр бидний ойрын хамаатан бөгөөд гоэлийн эрэхтэй нэгэн мөнгө гэж хэлсэн. Үүнийг Рут бас мэдж байгаа. Бурханы тушаал зарилгын дагуу шудраг гэдгийг мэдж байгаа учраас Рут яаж вэ? Хоёр дахь удаад нь бол ээжийнхээ хэлснээр бүгдийг хий гэж хэлж. Ойлгож байна. Өөдөг үстэй та нар. Боаз идэж уугаад сэтгэл хөгжин овоосон тарианы захад очин хөвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөд хөвтөв. Шүн дундын үед тэр хүн цочин өндиж урагш тонгоод хөлдөн нэгэн эмэгтэй хөвтөж байх нь тэр. Тэрээ чи хэн бэ гэхэд тэр би таны шивгчин Рут байна. Та миний ойрын хамаат нь өв золигч учир шивгчний хормоогоороо хучаач гэж. За Боаз тариа цайруулсан. Тэгээд орлогоо хураасан гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгээд сэтгэл сайхан. Тэгээд идэж уусан. Энэ идэж уусан гэдэг чинь утга учиргүй аригтаж цэнгсэн гэсэн үг биш шүү. Мэдээж дарс амсаад ажилчдад цалингийн өгөөд, өгөх юмын өгөөд, тийм ээ, усан үзмийн дарс шүү дээ, тийм үү? Тэгээд юу гэдгийг эдгээр чи бас нэг баяр тэмдэглэх ёстой үстэй. Энэ чинь бүтэн тэр Палестины газар нутгийн халуун газар тариа ургуулна гэдэг тийм амар биш. Ингээд тариан түрүүн тэнд очиод хэвтээд гинт нэг шүнс ирсэн чинь хөлн доор нэг эмэгтэй хэвтэж байгаа хүн цочихгүй.
цочж шүү. Ялангуяа үүрээр яагаад ч айгүй цочмтгой байдаг тийм. Манай аялгау намайг дандаа өглөө болгоно, дандаа ч явах үе үедээ гэж зочоодог байхгүй юу. Би өглөө 5 гэж сэрээд 6 болтол залбираад 0 ордог. Тэр хооронд аялгау дандаа хамгийн их тусдаг нь аялгау бит хоёр байхгүй юу. Аялгау босоод жижигэн штэ. Гэс жогжгонжгүйгээд миний орон дотор ороод хүнжил дотор ингээд ороод гівтцсэн. Тэгээ би мэдхгүй би чичээд орноо орвол хүнжил рүү ингэнгүүт өөдөөс пүггээ хүнжил хөдлөхөөр яах вэ? Өсөөл зүг дүггээд босно юм штэ. Тэгэхээр баахаа аавгаа айлгсандаа баярлаад бөө инээд юм байна. Боос яг ингэж очив. Ингэж очоод чи хэн бэ гэсэн чинь Рут юу гэж хэлж байна? Юу гэж хэлж байна? Өөрийгөө хэн гэж хэлж байна? 9 дээр би таны шивгчин Рут байна гэж хэлж байна. Одоо та бүр сайн нягууртай боддоо 2:13 дээр Боаз Руттэй уулзахад Рут юу гэж хэллээ? Би таны шивгчтэнгүүдтэй ч энэ зэрэгцэх нэгэн биш атал. Өөрөөр хэлбэл харин үндэстэн Моаб нэгэн байтал. Юу яаж та намайг анзаарваа гэж хэлдэг тийм. Одоо Рутийн identity яаж? Би таны шивгчин. Бидний шивгчин гэхлээр нэг шивээр авир ховж ярьсан юм нэг ордны нэг янз бүрийн хор найруулсан юм авгаанаа ч боддог шүү дээ. Үгүй шүү дээ. Эн чинь нөгөө хатламжид тариаланчтай адилхан эмгтээчүүдийн хувьд шивгчин, үйлчлэгч гэсэн үг байхгүй. Дээр үед бид нар нэг муухай үг хэлдэг байсан тийм. Ирэм муу цагдаа, эмэм муу цэвэрлэгч гэд хэлдэг байсан тийм. Үгүй шүү дээ. Аминдаа тулахаар бүгд л цагдаа хаа туслаараад гэдэг. Өнөөдөр залуучууд харин гоёор хэлдэг тийм. Үйлчлэгч. Servant гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдыг өргөж өгдөг хүн гэсэн үг. Бид нарыг цэвэрхэн шалан дээр цэвэрхэн амьдруулдаг хүн гэсэн үг. Тэр энэ хүний identity гэдэг чинь шал өөр байгаа зү. Үйлчлэгч гэдэг нэр. Энэ утгаараа шивгчин гэдэг нэрийн утга монгол хэлэн дээр ийм муухай сонсогдоод энэ шивгчин шиг юм гэдэг болцсон болохоос биш. Үнэндээ эн чинь үйлчлэгч servant байхгүй юу? Бүгдийг хариуцдаг, ажил хийдэг. Одоо Рутийн identity ийм болсныг Библи бас хэлж байгаа. Яагаад Рут ийм зоригтойгоор би таны шивгчингүүдтэй ч энэ зэрэгцэхгүй гэж айжсэн Рут одоо би таны шивгчин Рут байна гэж хэлж гин гэж хитэн Боаз өөрт нь яаж хандж байгааг мэдэн шүү дээ. Ямар тэнэг хүн байгаа ш. Ойлгоц учраас дээр нэг ширээнд хоол иддэг гэр бүл гэж тооцогдсон учраас одоо тэрээр өөрийгөө би таны үйлчлэгч, сервент, шивгчин байна гэж өөрөөр дуудаж байгаа дүр төрхийг харуулж байгаа. Ингээд та хормоогоор хучаач гэтэл 10 дээр Боаз ингэж хэлж байгаа. Тэгтэл охин минь чамааг эзэн ивэх болтугай. Ийхүү үйлцэн үнэн үйлч нь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу ираараас гүйсэнгүй. Өөрөөр хэлбэл Рүтэд боломж байсан байна уу? Боазын хэлээр байсан байгааз баян ядуу ямар ч залуу ираараас. Өөрөөр хэлбэл заавал Бурхны үгийг дагах ёстой, хэсэд амьдрах ёстой, говьлол байх ёстой, говьлол биш бол үгүй гэдэг энэ үзэл бодол байхгүй байж тэрсэлж бас болох байсан байхгүй. Тийм боломж байсан гэсэн үг. Харин Рут яасан бэ гэвэл үгийн дагуу говьл болох Боаз дээр Бурхны зарлиг тушаалыг даган ээжийнхээ шудраг зүвт зөвлөгөөг даган дуулууртайгаар очиж энэ үйлдэлийг хийж байгаа. Рут номон дээр маш олон дүр төрх гардаг. Гэхдээ бусад номноос нэг зүйлээрээ Рут ном ялгаатай. Юугаар ялгаатай гэвэл хизээч Бурхан энэ номон дээр шууд өөрийн биеэр гарч ирдэггүй. Нэг ч удаа. Зөвхөн Бурханы тухай яригддаг тэрээр чамайг хормоогоор учих болтугай, түүний жигүүр доор чи хорогдох газар хайж иржээ. Бурханы тухай яригддаг болохоос Йошуа номон дээр гардаг шиг хадан дээр сэлэн бариад байж байгаа Бурханы жанжин, Мосе тооллого номон дээр гардаг шиг майхны асрын орой дээр үүлэн багна, галан багна, эзний оршихуу гэрэл мэт бууж ирээд Аарон, Мириам хоёрыг дуудаад миний зас Мосег юуг шүүмжлээ үгээд шууд хулган яр уйман өвчин өгдөг ийм дүр төрхөөр Бурхан Рут номон дээр огт гардаггүй. Энэ нь Рут ном юу хэлдэг вэ гэвэл энд гарч байгаа хүмүүсийн нулимс, үхэл хагцал, зовлон, уналт, босолт, амьдралын ард бүх бэкграунд нь Бурхан бий удирдах. Энийг өгүүлдэг ном. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн хэсэд амьдралаар, хэсэд үнэн шудраг хөдөлмөрч амьдралаар эзэн алдаршуулагдж байгаа юм. Даргын ажлыг санаа амар хийх бол амархан.
Харин гуйлгачны ажлыг чин үнэн жишээ гэдэг чинь хэцүү. Харин энэ чин үнэн жишээр өөрт оногдсноо хийж буй дүр төрх нь Бурхны дүр төрх нь Рут номон дээр ингэж гарч. Дүр төрх гэдэг чинь өөр утгатай шүү дээ. За Лана пастор Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн үү? Бусд нь яас үгүй гэж бодож байна. Лана пастор Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн юм уу биш үү? Өөр юмар бүтээгдсэн юм. Амен үү? За тэгвэл миний охин хүслэн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн юм уу? Мөн үү? За миний охин ч хол явахгүй юм байна да. Лана пастортай адилхан гэж шийдэж царайч. Ингэж ойлгож болох уу? Дүр төрх гэдэг чинь ижил адил гэсэн үг биш байхгүй. Дүр төрх гэдэг чинь хасаад заан чанар юм. Өөрөөр хэлбэл Лана пастор үнэнд дуртай бол хүслэн үнэнд дуртай гэсэн үг. Ойлгож байна. Лана пастор зөв шударгыг Бурхныг хайрладаг бол хүслэн бас тэгж хайрладаг. Энэ дүр төрх гэдэг чинь царай зүсний тухай яриаггүй. Бурхны дүр төрх харагддаг ном гэдэг чинь юу гэсэн үг байх нь вэ? Бурхан өөрөө шууд гарч ирэхгүй ч Бурхны зан чанар Рутийн амьдралаар Наомигийн туулж буй зовлонгоор нөхөр сүдрээ алдж буй бэлэвсэн эмэгтэйчүүд харь үндэстэй дорой эмэгтэйчүүдийн энэ зовлонгоор илэрхийлэгдэж харагдаж байдгийг хэлж өгч байна. Энийг хэсэд амьдрал Бурхны дүр төрх гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл амьдралаараа гэрчлэн харуулж байгаа хүмүүсийг дүр төрхийг хэлээд байна. Эмээс Рут Боаз зөвшөөрсөн. Ингээд Боаз Рут хоёр хоорондоо ойлголцсон гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг бид нар харах хэрэгтэй. Цаашаа 10-аас хойш уншихаар Боаз дахин түүнийг охин минь гэж дуудаж байгаа. Харин охин минь гэж яагаад охин минь гэж дууддгийг би өмнөх номлол дээр хэлсэн учраас хэдүүлээ цаг алдаа дахиад тайлбарлаад юугүй. 11 дээр ингэж хэлж байгаа. Охин минь одоо бүү ээ. Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийн. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ гэж. Ойлгож байна уу? Хасад өөрөөр хэлбэл дүр төрхийн хувьд энэ махан биеийн хувьд биш, сүнслэг итгэл дүр төрхийн хувьд үсгэлэнтэй сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Хэдий ч гуйлагч юм боловч, хэдий ч хаягдл түүж амьдардаг боловч, хадам ээжийнхээ төлөө яаж хичээдгийг ч мэднэ. Чи аав ээж, арга ир, төрсөн орон нутаг, найз нөхдөө хаяад бэлэвчсэн үлдсэн хадам ээжтэй ганц үлдсэн хань түшиг тулгуурн болохын тулд харь үндэстэн та нарыг үзэн яддаг бидний дунд ирээд бидний дунд хаягдл тариан түрүү түүж яаж итгэмжтэй Наомиг түшсэнийг мэднэ. Хоттой яриа мэднэ. Тэгж амьдрахтаа чи хизээж дил сулцаан гаргаагүй, ингэж сулцаа гаргаагүй. Чи үргэлж Бурхны үгийг сахин Бурхны үгийн дагуу үйлдэсний чинь хоттой яриа харж хүлээн зөвшөөрсөн. Ойлгож байна. Мундаг лаг мис болохоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үнэн ч үгийг хүндэлж хайрладаг тэр эмэгтэй сүнслэг үсгэлэн gooны тухай Рут ном хэлж өгч байгаа. Харин бид нар ингэж бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдахын тулд юу хэрэглэдэг вэ гэвэл нэр алдар, амбиц, гоо сайхан, хамраа тэгшлүүлэх, давхраа хийлгэх, эрүүгээ шулуулах, янз бүрийн эрхтнээ томруулах, силикон шахуулах гэх мэтчлэн зүйлээр хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бол харин Рут ном юу биднэрт заадаг вэ гэвэл байгаадаа талархаад хүнд хэцүү, амар жимэр, ямар ч нөхцөл хасаад амьдралаар үнэн ч эзэн хайртай амьдралаар амьдарч бол тэр үсгэлэнгоо хизээ нэгэн цагт бас нэгэн хасаад нэгэн Боаз мэт хүмүүс олж хардаг бөгөөд Бурхан тийм хүмүүсийг тийм үгэнд хайртай зөв ариуныг шударгыг ирмэлцэх тэр хүмүүсийн амьдралыг Бурхан ерөөлийн зам руу хөдөлдөг юм а гэдгийг хэлж өгч. Тийм учраас би өнөөгийн олон хүмүүс чулууг талхуулгаж идэж амьдарч байгаа бол өнөөдөр бидний хувьд талхыг талхаар нь хий, талхыг гурилаар нь хий, хөдөлмөрл хэсэд амьдр. Чулуу болсон талхыг хизээч бүхүс, ирсэн ч бүйд хэлэх үг биднэрт Есүс зааж өгсөн. Хүн зөвхөн талхаар бус, мөнгөөр бус, нэр алдраар бус, албан тушаал, амбиц, карьераар бус, Бурхны амнаас гардаг үгээр амьдардаг юм а гэж хэлхийг Есүс бидэнд хэрийн зааж өгсөн. Энэ бол ялалтын үг. Энэ бол сатаныг өмнөөс сөхрөөсөн үг. Энэ хүчирхэг үгийг тунхаглаж амьдардаг түүний хайртай хэсэд амьдрагч нар байх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж байна.
Мөн нөгөөдөө Боаз ингэж хэлж байгаа. Охин минь юу гэж байна? Охин минь гэдэг ард нь юу гэж байна? Одоо бүү ээ. Энийг ямар хүнд хэлдэг? Зоригтой хүнд хэлдэг. Рут энэ үйлдэлийг хийхдээ ямар их айж, сандарч, мэгдэж, бүлтгэнж, бүртэлцэж хийж ирснийг Боаз харж байгаа. Тийм учраас хоёр дахь удаага охин минь гэж хэлэхдээ Боаз одоо битгий. Одоо битгий. Энэ еврей хувьд, энэ еврей ёс заншил, энэ үеийн энэ 2000 гаруй жилийн өмнөх энэ үеийн эмэгтэй хүний хувьд үнэхээр хэцүү үйлдэл байхгүй юу? Та нар хардаа Боаз голуул яах вэ? Юу яриад байгаа ингээ хормоогоо татвал яах вэ? Яв гэж живэл яах вэ? Үгүй бол Боаз түүнийг зүгээр л тэр шин унтаад ашиглачвал яах вэ? Тэгээ мартчихвал яах вэ? Бүгд боломжтой байна. Эмэгтэй, еврей эмэгтэйчүүд бүр энэ үеийн эмэгтэйчүүд ямар их үзэн яд энэ ичгүүртэй ийм байдлаас айдаг гэж та нар Потифарын эхнэрийг санаж байна уу? Потифарын эхнэр Йосеф гэмэх гой залууг хараад Бурхны үгтийг хараад шунал тачаал нь хөдлөөд нөхрөө байхгүй яадаг вүлээ? Түүнтэй завхаарах гэж оролдоход Йосеф юу гэдэг вүлээ? Үгүй. Би Бурхны хүн. Би товчхон хэлбэл мужик байх ёстой. Би Есүс эзэн шиг байх ёстой гэд Потифарын эхнэрээс зүхтаасан ч нөмөргийн давт үлдчихсэн. Тэгээд тэр ичгүүрээс болоод Потифарын эхнэр Йосефийг намайг хүчнэх гэж оролцсон гэж гүжирдээ шоронд хийчихсэн. Яагаад тэр ичгүүр? Йосеф бодоодсэн чинь энэ хувцсны асуудал ихтэй тий. Аавгаа ээж гэсэн дээлэг өмсөж байгаа ах нартаа зодуулаад зарагчтай. Дараа нь шоронд орохдоо хувцснаас болоод орчтой. Ийм ичгүүр аа. Энийг Библи биднэрт ойлгуулж өгч байгаа. Тийм учраас Рут өгтлээ хайж ирснийг Боаз хараад түүнийг охин минь одоо тавьшир. Бүү ээ. Тэгээд дахиад нэг үг хэлж байгаа. Чиний хийсэн бүгдийг би чиний төлөө хийн. Хотын бүх хүн чамайг зохистой сайн мэгтэй гэдэг юм. Юу гэнэ? Бүү ээ. Би чамайг голохгүй, чамайг ичгүүрт оруулахгүй. Чи зүвийг хүсээд Бурхны үгийн дагуу гойл болох над дээр ирсэн. Би чамайг ичгүүрт оруулахгүй. Тэгээд дээр нь юу гэж гэрээ хийж амлаж байгаа үстэй. Би оролдоод үзье юм уу? Би бодож үзье юм уу? Чи хараа байж тэгж байгаад хариу хэлээ. Нэг ажлын 14 хоногийн дараа хариу гарна шүү гэсэн үү? Үгүй юу гэж хэлж байна? Би чиний төлөө бүгдийг хийнэ гэж хэлж байна. Бүгдийг. Яагаад гэвэл чи хэсэд байгаа учраас. Хамгийн сүүлд нь Наоми хүртэл Боазыг энэ сэтгэлийг мэддэг тийм үү? Рут Наоми ихтер ирээд болсон бүх үйл явдлыг яриад бүгдийг хэлвэ. Рут түнд хэлэхэд Наоми түнд тэгэхэд хадам ихэн охин минь энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ. Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг бүрэн шийдэхээс нааш амрахгүй гэж хэлж. Наоми мэдчихэж байгаа. Тэр хэсэд байхгүй. Тэр Боазын эдгээр хэлсэндээ хүрэхээр бүрэн шийдсэн байна гэдгийг мэдээд зүгээр л энийг өнөөдрийн дотор шийдэхгүй бол Боаз амрахгүй гэдгийг Наоми баттай хэлж өгч байгаа. Одоо тайвшраад хүлээ. Бурхны хүний заан үгүй байх тухай Библи байнга ингэж зааж байна. Бүхэл дээр Рут номын энэ хэсгийг харах юм бол Есүс эзнийг дүр төрхийг харж 21-р зууны говьл хий. Христ эзэн байхгүй. Тэр амийг золигч байхгүй юу? Тэр өвийг золигч байхгүй юу? Тэр өөрийнхөө амиар биднийг гин нүглээс мултлан авч өөрийгөө зольж биднийг аврал дуудсан байхгүй юу? Энэ говьл түүний амьдрал нь ийм үнцнийг Рут номон дээр харуулж байгаа. Тэгэд энэ говьл биднийг өөртөө аваа зогсохгүй биднэрт энэ амлалтыг өгсөн. Чи бүү ээ. Би чиний төлөө бүгдийг хийх бол. Бүгдийг. Тэр бүгдийг хийсэн. Хийгээгүй гэж юу? Тэр заасан, сургасан, ад үзэгдсэн, шовдрлогдсон, зодуулсан, тагчлагдсан, тамлагдсан тэр бидний төлөө бүгдийг хийсэн. Цаашдаач тэр бүгдийг хийсээр байх эзэн юм. Амен. Ингээд хамгийн сүүлийн 3 дугаар бүлгээс хойш дахиад Рут гарахгүй. Рут зүгээр дурддагдан Рут гэж. Түүнээс Рут тэглээ, Рут ингэж хэллээ, Рут ийм үлд хийлээ гэж гарахгүй. Яагаад? Яагаад ингээд Рут энэ хүртэл яваад болчихв? Яагаад гэвэл Боаз Есүс Христийн сүүдэр учраас одоо үлдсэн бүх ажлыг хэн хийх вэ? Боаз хийн. Үүнтэй адил бидний үлдсэн бүх амьдралыг хэн даах вэ? Христ даа. Бидний үнэнч гойлаа. Бидний өмнө нь хийсэн гим нүглийг уучлаад орчихоогүй. Бидний одоо хийж буй ирээдүйд хийх бүх гим нүглийн гинжийг тасчин хайсан түүний төгс ариун ам.
энэ дэлхийн юутайч зүйлшгүй нандин нэр таныг үхэн үхтэл бид нарыг зовлон дундч, жаргал дундч, уналт, босолт, инээд, нулимс бүх цагт гэрэлтүүлэн дагуулах бол. Энэ амтыг та нар маань хэдийн мэдэрсэн байна. Хесед амьдрцгаая амин. Хесед амьдрал гэдэг бол 100% жаргалтай гэсэн утга агуулгагүй. Зовлон дунд, жаргал дунд, унал босолт бүх цагт эзэндээ үнэнч үгийн дагуу амьдрцгаая гэмээр эзний нэрээр өрөөж байна. Амен. Бүгдээрээ хамтдаа эзэндээ хандан талархан залбирэн ууцгаая.